What's up guys? Illicit-ийн part 2-оор уулзж байгаад баяртай байна. Illicit нь 2026 энэ жилдээ аним болж гарах нь батлагдсан official трейлерүүд нь явагдаж байгаа шүү guys. Өнөө бичлэгэн дээр гаргасан жижиг сажиг алдаануудаа засахыг нэлээд хичээсэн байгаа. За тэгээд part 2-оо шимтэг үцгэе. Кейтэн өөрийнхөө энергийг хэрэглүүлэн нөгөө аварсан морныхаа биеийг нэмжиж байдаг. Нэр энэ муурд нэр өгөөг мэдлээ guys. Нэр өгчий. Сорив гэд нэр өгчий. Нүдэн дээр зэвүүн сорив тэмчээ. Гівөө. Тэр яаж байна? Түүний би их зүйл үзлээ. Түүнд амралт хэрэгтэй. Хүнд байлээ шүү. Би түүний тэр тулааны дараа том асуулт орсон гэж бодсон. Ингээ муур байсан бол тэр өгөх байсан. Түүний мөргсөн хан орсон. Гэхдээ тэр сэрсэн болохоор толдож чадж байсан. Энэ муурч бас сэрсэн гэж юу? Тэр чухал бишээ. Юм итгэлгүй байсан чинь тэр тулааны дараа бол хизээ сэрсэн амтаа харж байгаа. Амтыг сэрсэн шахав болгодог туршилт явагдаж байсан гэж дуурсан. Энэ туршилт юм бах та. Энэ ч аюултай болж байна шүү. Ингээд энэ. Та сайн гаргадаж байна гэсэн. Манай кэдэн муужгаа. Жиг нэг шанаадаж аваад. Мэдээж яасан бидэг юм. Шисэрсүүнтэй нүүр тулаад асуудал үүсгэжлээ. Жив. Би ч гэсэн хүссэндээ тгээггүй шүү дээ. Тэр хүний яаж байсныг харсан. Хэрвээ бид түүнийг оргисон бол тэр хөх байсан. Кэдэн. Яа тийсэн ч чухал биш. Чи сэрсэн хүнтэй дайсагналсан гэдэг чинь чухал. Тэр чи түүний муурыг аваад цогцсон. Тэр муураа боцоож авах хүртэл чамайг хөөхөө болох. Тэр эцсийн хүртэл чамайг хөөх болно. Живүүгийн зүрхэнд нь ортлон айлгаа штеп. Сууж байгаа царай мэрийг хараад байгаарай. Тэр уурсан ч гэсэн намайг тэгж удаан хөөхөө баха. Би нэг муурлаа орсон. Кейдэн. Энэ мал хийсэн ч ойлгохгүй байна. Жисэрийг дуршилт болох оройд үзвэл. Тэр хүн хэрэг нь нотлох баримтаа алдсан. Тэр энийг хайж ирэх бол бид түүнийг яг юу хийгээд байгааг мэдэхгүй болохоор л бурж аюултай. Юу ч уусан гэсэн тэр нууцаа хадгалжуулахын тулд эрэлзэлгүйгээр ч юу. Энэ хүүхэд сэрсэн гэдгийг дөнгөж мэдсэн байж ааш дэлгэхгүй асуудалд орчихлоо. Би түүнд бүгдийг нь тайлбарлах хэрэгтэй юу? Үгүй. Тэр өөрийгөө юу гэдгийг дөнгөж мэдсэн. Тэр мдээгүй байсан дээр. Тэр мэдсэн ч юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс хэлэх хэрэгч байхгүй. Нэлээд юм бодоод санаа алддаг ч юу? Ноён Кейт пауэрлаад байгаа юм уу? Таныг хэлснээр хийгээгүй дуучлаарай. Таны санаа зовоосон дуучлаарай. Кейт яагаар чамд санаа зовдөг юм? Би тэнэгтэй бай. Би чамд санаа зовоогүй. Харин би өөрөө юунд хутгалдчих ваа гэж санаа зовж байна. Ойлгосон уу? Ямар тааш отооноос болгоомжтой бай. Чи түүнийг дайсан болгосон. Бос тэр муураа алдсан болохоор одоо хөдлөх болно. Юу ч чадахгүй техник гээ. Нэлийн загнаа үйдсэн. Дин дон. Сэрүүлүү туушнаад юм уу цагаараад сургууль руу явах цаг болсон нь мэддэг. Тиймээ би муур асрааж шүнийг өнгөрөөчдөг. Моорны хоолоо хийж өгөөд. Би өдөртөө анхалтаа бол үлдээсэн болохоор бидэрээгээ сургуулийнхаа зүг явахынхаа нав байхгүй тэрсэрчгүй яах вэ? Хэрвээ тэр ахаад нөгөө төлөвтөө орчихвол гэсэн Кейт. Тэр санаа зовоод байгаа юм бол зүгээр яваа. Би түүнийг харж бай. Түүнд хувирахад энерги хэрэгтэй. Гэхдээ түүнд одоо хангалттай энерги байхгүй. Байж байгааг нь харалтаа. Бид нарыг дайрсан үеэсээс болсон байна. Бас энэ муучга намайг яаж чадахгүй. Би бол агуу Кейт. Энэ царайг нь хараад. Ноён Кейт гайхалтай. Кейтэн ч юу ийгээ гаргаж байгаа юм. Бас канчана. Хүс байн ингэж хэлдэг юм аа. Өнгөрөх гэвч би бол хамгийн агуу хүмүүс юм. Сайхан дурсан. Чи миний төвшөнд бараадах ч үгүй. Ноён Кейтэн та хүн байхдаа гайхалтай байсан баг. Гэтэ та одоо бүдүүн муур алчсан болохоор нэг мэдэхгүй юм да. Баяртай гэж хэлгээд хаалгаар гүйж гарсан. Буцаж шагаа. Ноён Кейтэн та намайг буцаж ирэхэд байж байна үстэй. Та санг байгаа тиймээс натаа онд байх хэрэгтэй. Ядаж дийрдэг хүртлээ. За иймэрхүү үгийг гэлж яах гэдэг чинь цооч манай ч юм уу маш их ганцаардлыг туулсан. Энэс өмнөх амьдралтаа ерөөсөө юм уу маань найз байхгүй, нөхөд байхгүй. Тэгээд амьдтай өөртөө харьцаж ээж байгаа хэлсэн үгэнд татаж амьдарч ирсэн. Тэгээд нэг таньдаг хүнтэй болсон болохоор тэр хүндээ авч үлдэхийн тулд ийм зүйл асууж байгаа. Над дамлаач гараад өгдөг Кейт над гайхаад. Тэр хүсэдээ сонголт алгадаа. Санаа алдаа. Тэлтрүү авсан чи өөрийгөө авсан. Хараал идэсэгээд өөрийгөө харж нэг голох жишээ. Төдөөдлөгүй. Гормоор орж ирээд Кейтэн очиж шууд ноолоод эхэлдэг. Эднээс чи юу вэ? Яа таа юм. Цаашаа яваач. Залиг гэж нөгөө хоёр мууртай 100 байжсан. Хараалаг муурна. Очоод хоолноос нэгдэг. Кейтэн гэсэн чи агууг эдний хоолноос идэхгүй юу? Гээд өөрийнхөө хүч энергийг зарцуулаад яа. Одоо бүр муурныхаа орлыг харамлдаг болсон байна. Guys. Чи нөөсө таалагдахгүй байна. Тэр царай мэрийг хараад байгаа. Нөгөө 3 жижиг муурн бүр чичрээ салгалаа зүгээр байхгүй. Бараг сүснэ хэлсэн. Тэгээ Кейт нэг юм сандаг.
живүүг хэлж байсан. Та яаж ирсэн гэж юу? Манад 3 муур ирсэн юм. Тэр муурнууд таны байсан газрыг надад тараасан. Тэд байгаагүй бол би таныг олохгүй байсан гэж хэлсний санааг өөрөөсөө гаргасан авраг болиулаад би угаасаа наад муурны хоолнд ч дургу гэд ураараа гэтчдэг. Кейт яасан ч мэдээддэг юм. Би одоо өсөж байна гэдэг. Жохон толгой хөргөд харсан жиг хурдлынх нь хайрцаган дээр муурны лаацсан хоол байж байдаг бөгөөд би нэг удаа яаш нэх вэ? Ингэж бодохдоо хумс руу гараад лаацсан хоолыг хумсаараа болгоо. Сэтгэл хангалуунаар өөртөө зов. Төдөөдлөг нөгөө гурав нь хараасан нэрээ. Хийдний хийсэн зүйлийг биш ширээсэн. Орой болж жиүүлж гэртээ ирт. Нөгөө гурав морон тэрийгээ гівтцэн. Хойроод бөөн задсан лаазна. Жив. Муур яаж энэ лаазыг олгосон юм бэ? Юу зүсийн болов ийм олон лаад юу болоод байна гайхаад хэд наа онт шүсэн бүр ирүүгийн даваа уурч уурсан классик бүрсэлцэлэгтгаж юугийн багын дорсомжор шилж байна ээж би үнэхээр хүн биш юм уу одоо өөр хүүтэдээ тоглохыг хараад хаан сууж идэг өөрийнхөө хүчтэй гэдгийг нуудаг бусдаас айдаг магас дуу тулгаас айдаг тэг хүүхдүүдсийг ажиллаа сууж байгаа нэг муур гарч живүүг би илж таалаа тойрч биеэрээ яадаг юм уу тэр үед гайхсан ууранд хурж байсан тэрнээс болж юм муурнууд пайртай болсон шалтгаан энэ юм байгаа живүү зүуднээсээс иртэл хичээл тэр унтж байдаг буян юм багш нь босооч чааг ингэдэггүй болохоор би юм хэлэхгүй байлаа чи 2 өдөр дарааллаад хичээл дээр унтаж байна юу хичээл тарч цосноо багш багш нь бүр гайхсан химээ сая таглаа юу ямар нэг зүйл болоо юу тэр тийм бол над хэлээрээ жив хичээл тарсан. За багш би явах хэрэгтэй боллоо гэж хэлээд шууд хичээлээс гараад яваад өгдөг. Багш нь бүр шокийн дээдэр шок. Хичээл дээр маш дараахан загнадаг. Баян хичээлийг хийж өгдөг. Унтдаггүй хүүхэд. Хичээл дээр унтаад тэгснэ хичээл тарлаа гэсэн чинь шууд гараа авчаар багш нь шок. Ангиасаа гараад коридорын цонд авахгүй. Ноён гээд намайг хүлээж байгаа даа гэл. Болон ирэх гэгшин дээр нэгэн залуутай өмөр шүргэлцээ тал. Тэр залуу нь болохоор манай нэг вүүн гээд бас нэгэн чухал дурууд энийг за цаашлуугаасаа вүүнээр нь л дуудаа явчихна асуудал байхгүй. Чигөө уушлаарай. Би гүүжваад гэдгсэн чинь ямар ч хэлэх үг байхгүй шүү. Хажууд шаараа. Өөрийгөө тоохгүй тэр чигт яваад өгдөг. Юу гайхаж өгсөн. Тэр юм хийсэнгүй. Тэр өнгөрсөн сард манай ангиж хэлж ирсэн хүүхэд байна. Үнэхээр уушлаарай. Би явах хэрэгтэй байна гэж орхоо яваад өгдөг. Живүү явсны дараа үүний утсанд ууж уцаа авсан чинь. Үн чи хаана сургууль дээр юу сургууль гинэ чамайг сургуульд чухал зүйл байна гэх чинь л би энд хугацаанд жаахан сургуульд явуул байхад өөрөө жинхэнэ сурагч гэж бодоод байгаа юм уу мөрдөж тэнүүгээр эргэлдээд байгаа сургууль дээр явж байдаг галзуураа явж игээд нөгөө үүний профессор гэж бодоод байсан хүн загинж баядаг хэрэггүй амтан одоохон лав буцаад дээр бүн мэдлээ ирэх юм гээд маш дуумтай за энэ чинь хаах юм бол манай вүүний амьдрч гэсэн маш хатуу ширүүн юм байх шиг байна. Зурлаа солигдоход сорвц ирсэн байдаг бөгөөд. Цэрэг хахаарсан чинь живүүгийн гэрт. Хаанаас нэмэгдэхгүй гайхаад тарсан чинь доор нь манай нөгөө нэг 3 могоож байгаа. Мяу 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 гэдэг. Нэг нэрээ шууд бидний хүрсэн чинь сорвт. Амар муухай ажиллаад. Бас нөгөө 3-ыг айлгацдаг. Нөгөө 3 нь хайгаад болон чигдээд яасан чинь сорвт бүр бүх хүчээрээ ор морож чинь самардаал бууж ирээл нөгөөгөр болооч стресс дайх гэдгсэн чинь зүүн талаас нь кейдингийн нэг савар орж ирээл мач бас нам цохор бэдом моога амтэн ээл бодоод дийсэн нөгөө 3 нь бүр кейдэн биширцэн нөгөө 3-ийнх нь бас цай гаргаж байгаа царайг нь хараад байгаа бүр ирэхэл тэр харсаар нь бас арай дайжгүй байгаад тэр цаанд сорвтыг очиод амьд сервисийг үзэж шийдлээ. Эдгээр бас маш ухаантай 3 мөр байгаад байгаа шүү. Бас хичээтэй. Кейтэн ч бүр арга авцсан. Байжсэн чи юу ороод ирдэг? Би ирлээ. Та нар ч усч ирээ юу гэд харж ирээ 3 мөр ирлээ. Ноён кейт хамаа маахгүй хоолоосоо эдсэн үү? Муурны хоолнд дургуйч гэсэн идэх хэрэгтэй шүү. Гэсэн чин кейтэн бүр арталтаа лааснуудыг өрөөд нөгөө нэг голоод байсан анх голоод байсан муурны хоол одоо зүгээр. Яваад өгсөн байдаг буян юм аа. Та сайн идчихээ. Дэмис манаа зовсон байна. За тийм байж тэр жаах. Тэрээс хэрэггүй байдаг үлээ. Ямар нэг зүйл болоо юу гэсэн кейтэн. Яг хорж ирэхийнх нь өмнөхөн шанаад уугацсан шүү дээ. Кейтэн. Тэр нэг сэрсэн. Тийм үү хизээ.
Чамайг ирэхийн өмнөхөө. Жив ашгүй. Түүнээс ирэхгүй гэж санаад болж байла. Сайн бай. Жисэрсэн бай. Сорвдээ яж удачаад хараа сууж ядаг. Кейдэн. Жив би гайхаад бай. Энэ гурав годомжны бас. Чи тэдний гэртээ байлгадаггүй. Тийм ээ тэр годомжных бас миний тэжээвэр амьтад биш. Кейдэн. Тэгвэл чамд яагаад ийм их муурны юм байдаг юм бэ? Зүрхтэй шалтгаан байхгүй. Үндэ тийм зүрхтэй тох биш гэсэн чинь. Кейдэн. Тэрийг би шийднэ. Хоол шийд. Хүүхдийн бага насны травмаг одоо Кейдэн шийдэх гэдэг. Би тэрийг шийднэ гэж бай. Би багтаа хүчнээсээ болоод ямар ч найзгүй байсан. Би бага нүүдэг байсан. Хүчээ санаандгүй ашиглах үе гэж хинтэж татан толддог байсан. Тэгэл найзтай баймаар байсан юм. Миний анхны найз муур байсан юм. Өөрийнхөө багийнхаа түүхийг ярьж өгдөг. Өмнөхөн дүрслэл сэрэгдэхэд гарсан дүү. Тэр бас гудамжных байсан. Ингээд над хэцүү байхад тэр үргэлж надтай хамт байсан. Гэтэл тэр нэг өдөр алга болчихсон. Би түүнийг хаасаагүй хайсан олж чадаагүй. Тэгээ манай ах тэндээс нүүсэн. Би түүнийг ахиж хараагүй. Одоо би гудамжны мордод хаахаараа тэдэнд туслахыг хичээдэг болсон. Өөргөч муурны хоол амттан тоглоомаадаг болохоор нэг л мэдгээд ийм болон болчихсон. Гол нүунийг олсон муурнууд даах гэв. Зүгтээ төв биш байгаа зү гээд. Маш гинэн бөгөөд гонигийн харцаараа. Хийдин л. Гээд нэг санаа алдснаа. Тимээс зүртэй биш юм. Жив. Хичээлдэр унцаж гисэн нойр хүрээд байх юм. Бүрээ ятарчлаа. Хийдин тэгжил тааг. Женадаас авсан хүчээ ашигласан болохоор л би чинь сүлдсэн баг. Бас чи шүн унтаагүй. Жив. Тийм ээ. Би энгийн үеэсээ илүү ядарч байна. Таны зүв. Би үнэхээр их ядарч байна. Жаахан дог гэлээ. Дэрхий дэглээд. Майн гээд. Таныг энэ байгаад би үнэхээр их баяртай байна. Та ятаж жаахан дээрдэг хүртлээр байгаарай. Гуйж байна гээд. Мас сэтгэлийн нэг тоглолоод амнаа. Ихтэн дахиад нэг санаа алдаж авсан. Өглөөдөлгүй зүгээр. Живж тэгээ шууд унтаад өгдөө. Дөрсөлөгдөхөд. Тэр усан шүү дээ. Би жилхэн юм ашигласан. Яагаад болохгүй байна? Бүүн тэнийг энд хүсэн гэдэг тэтгэлтэй байна уу? Тассан ширцэн мор биш үсттэй. Гээд нөгөө нэг профессор бүүнтэй зүг ярилцаа зогсож байдаг. Бүүн тийм ээ мэ би шалгасан мөн зүрхэн зогсоо цаг болж байсан. Профессор хараал иддэг үл үнэхээр хүчсэн юм байна. Бүүн хичнээн данаас нэг юм нуугаад байгаа зэрэг. Профессор над тууцаа хэрэгтэй байна. Тэдэнд үр дүн харуулах цаг нь болсон. Энэ байдлаар мөрдөгчд удахгүй энд ирэх болно. Би толгойн хашлаад бүр нэг туршилтыг л гүйцээж өгөх байгаа юм шиг байгаа. Профессор. Бүүн ахад туршилт хийх амьтанд юу хатар. Бүүн л гэсэн чинь. Профессор бид бүх амьтдаа ашигласан. Профессор. Бүгд тэгээд ахад бариад тэр хүмүүсийн хавьд амьтад алга болоод байгааг анзаарсан. Их олон мэдээлэл очиж байгаа болохоор цагаанаар оролцож игэлсэн. Профессор шууд. Амот өөрийн хүчийг ашиглаж шууд нүүрлэн цогцолох харагчдаг. Чи бас миний өдөөс олон юм ярьж чадаж байна. Бүүн уучлаарай архимын. Профессор энэ бас барьж чадахгүй л өөр газараас бариад ир гээд. Амьтны туршилтаа нэглэх хийх гээд бүр амьтаа хайлгуулах гээд байдаг. Профессор би энд ирэх гэж их хөдөлмөр гаргасан. Одоо ингэж явж чадахгүй гээд маш шийдсэн царай гаргаад өрсөл солиоддаг. Жив унтаж байдаг бөгөөд Кейд нар өөрийнхөө энерги зүг хүчсэргийг саруугаа нэг дэлгэж авсан. Нош гэж. Би хангалахтай хүч цуглуулж чадахгүй байна. Энэ ингэж арах биш. Би сүүлийн үед хэтэрхий их хүч ашигласан. Дээрээс нь би өөрөө муу байдалд байж түүнд хүчээ зээлгсэн. Бад өөр сонгод байгаагүй. Би түүнд хүчээ өгөөгүй бол юу болов байсныг бурхан л мэд. Профессорыг дотроо бодоагүй. Гэтэ би тэр залууд илүү санаад. Хэтэрхий аюултай. Бас хүндэг бус болохоор хүчээ сэрхийг дэлхийд дахинд хоригсон. Жив түүний юу гэж байсныг бол мэдсэн болохоор тэр зүгээр өнгөрөв. Жив гайхаар зогтоор шийдсэн байж байна. Хэрвээ тийм бол би зүгээр өнгөрнө. Гэтэ үгүй бол юу хайлт оргоолно гэдэг маш их зүйлийг өөртөө эргэлзүүлэн бодоод сууж байсан чи жив цаа хам хүсэн хар дарж байдаг. Тэр аим шиг тэр баланс ирсэн хүн гэдгийг мэдсэн болохоор хар дарах юм аргагүй тий. Юу зөөдөлж байх та. Тэгэд миний цээч хүнд байна. Ямар нэг зүйл намайг дараад байгаа юм шиг гэсэн чин манай Кейдэн өөрийнхөө нэг бүдүүн биеэрээ цээжин дээр нь хэвдэж байдаг. Тэрнээс нь бол амьсгаанд авчтаад хамаг хүсэн зовж байсан байдаг буй юм а. Тэгэж юу босч ирээд амар зүзүүдлээ. Миггүй наваа боогод байсан. Би амьсгалж чадахгүй. Кейдэн боосон монош би тийм хүн биш шүү гэд өөрийгөө хэлж байгаа. Жив Кейдэн гэдгийг хараахан анзаараагүй. Кейдэн тэгэхээр чи хард арсан байх нь. Жив миний цэж одооч хүн байна. Тийм өмнө усан явдлаас болсон байх. Хоёулаа ижлэхэн зүйл санаа зовж байна. Одоо санаа ч зовж байна. Тэр бүхний дараа юу? Тийм ээ. Та тайлбарсан. Хөл намайг сонссон юм байна. Байг энийгэд байгаар чинь тэнэгэл гэж бодож байна. Гэсэн чинь жиг урдаас наач энийг. Над санаад авсанд баярлалаа.
Уушлаараа нэг зүйл сайхан санагдаж байна гэж Кейтэн бүр гайх. Амууд би чам санаа зовог. Тэр гаргаж байгаа царайг наа. Мэдээж үгүй. Чи надад сайн хандсан болохоор л би чамд энийг гэж байна. Юу тийм байх нэ? Тиймээс тэнийг юм ярих байл. Санаа зовог гинэ. Аавгүй тийм хинжээ санаа зовдоггүй. Юу бүр зам хийсэн хөлтөд бантаа зогссон. Би гайх. Би хандорсон юм бах та. Кейтэн. Хэрвээ санаа чинь зовоод байгаа бол би чамд нэг зааж. Би тэгхийг хүсэж байсан юм. Би чамд хүчээ яаж хөгжүүлэх үрдүнтэй арга хандлаа зааж өгнө. Сэрсэн хүмүүсийн хүчийг хэрхэн сайжруулах зааж өгч байдаг. Одоо живүүгийн шууд багш нь болж байгаа гэсэн. Шатаар ороо. Зорийн давхар. Манай зорин баг юм байхгүй. Энэ таныг хүссэн зүйл гэсэн. Кейтэн. Ордоос болгоцсон өөрөө буудан дэрсэн. За эхэлцгээе. Чи хүчээ сохроор ашиглаж байсан. Үүний хөгжсөн шалтгаан. Ердөө чи үүнийг ашиглаад удаж байгаагаас бас юм. Гэхдээ чи миний аргыг ашиглал хүчээ хөгжүүлж илүү үр дүнтэй ашиглаж чадна. Гэтэ миний арга барил огцом өөрчлөлт авч ирэхгүй. Хүч гэдэг хитгэн өдөрт нэмэгддэг зүйл биш. Маш их хугацаа хэрэгтэй. Чиний авьяас болон аргаас хамаарч үр дүн нь хэдэн 10 жил ч харагдахгүй байж мэднэ. Юм уу? Тэгэхээр над нөлөөлөхгүй байж болох нэ? Мэдэхгүй. Чиний авьяас л мэднэ. Тэгээ хүчин үр дүнтэй ажиллана гэдэг бол хүчийг хөгжүүлэхээс тийсээ болж байна. Миний төвшөнд ойртож иртэл чамд хэлээ сар. Жив үү? Та өний хэр удаа хийсэн юм бэ? Кейтэн тэгсэн. Чи энийг зохиос өнгөний хөвөөдөөс хараад байж байна. Гээд өөртөө маш их ихтгэлтэй царай гаргаад маш эргээд живүүгийн зөвхөн тошоо газар өөрөө жижигхэн сав байршуулаа. Сэн сас. Хүч чиний зүрхэнд байгаа. Хүч чинь яг л зус шиг ий чин босоод гэсрүүд харахтаа. Би чамд хүч яаж хөдөлдөг эсгийг харуулахын тулд чиний дотор хүчийг хийх болно. Чиний мэдрэмжийг санаж яваа дараа нь өөрөө гэдэг болох хэрэг. Анзаа эхэлцгээе. Гээд Кейтэн живүүг нь би дотор нөгөөрийнхөө хүчийг эргүүлээ. Сэрээ залуу. Тэгээд санаа алдаа суучдаг. Үүнээс нь харахад цээжин дээр нь дараал хичээлээ зааж байгаа юм бах та. Одоо баг. Миний заасан зүйлийг чи өөрөө хийх гэсэн. Гэхдээ чи хэдээс хичээвэл гайхаа таарсан чинь жив. Би таны аргаар хүчээ өдөрдөж чадаж байна. Кейт бүрнээ шок болсон. What the fuck? Хүчийг таны зааснаар хөдөлж байна. Тэгэхээр ингэж хийдэг байх нэ? Гэт хүчний гол процессыг тэр дорн шууд ойлгоцсон. Кейтийн шок. Лиш. Юу Кейтингийн зааварчлах юм. Өөрийн хүчийг бэлтэж байдаг. Кейтэн, би түүний энергийг хөдөлгөөнд мэдрүүлэхийн тулд үүнийг би бүх хүчээр оруулсан. Тэгээд хэдэн цаг л болж байна. Гэтэл тэр айл хэдийн үүнийг зүрхээрээ урсгаж сурчлаа. Жив санаа алдсан. Би тэнийг хэлээр хийж байгаа ч ойлгохгүй нэ. Би хүчийг нэмэгдүүлж байгаа эсхийг мэдэхгүй. Кейтэн, үүнд их бэлтгэл хэрэгтэй гэж хэлснийг сонсоогүй юм уу? Чи үнэндээ их хурдан сайжрах байна. Зүгээр л хийгээд бай. Жив. Тэгсэн ч би ядаж бич дотроо хөдөлж байгаа энерги мэдэрч чадна гэж бодсон юм. Би сая нэг зүйлийг мэдэрсэн магадгүй би авьяасгүй байгаа байх. Гээл хийсэн сэрүүл 8 цаг, өглөөний 8 цагийн сэрүүлэг. Дан. Жив. Би оцорлоо гэж шууд хичээлийнхаа мэд бэлдээд. Хичээл рүү явах цаг болсон байдаг. Хоолыг чинь юм артчихаач гэснээ бас буурнуудынхаа хоолыг хийж үлдэх мартахгүй байгаамаа. Жив. Ноён Кейтэн би хичээлдээ явлаа. 3 морны хоолыг гашаан нь үлдээч гэж хэлээ хичээлийнхэн зүг гэлтэрдэг. Кейтэн хэсэг хугацааны 50 хаврын цолыг мэдрээд. Өөрөө юм идэхгүй байж морны хоол бэлдэх юм. Би авьяасгүй байх гэсэн үг юм болоод. Би авьяасгүй. Ялгаан түүний мэдрэх хэтэрхий бага байсан ч тэр зүрхэндээ энерги хөрөмтлөж байна. Энерги цуул болоод угаасаа тэмэл зүйл болдог. Би тийм хурдан сайжирч байгаа хүн анх удаа л харж байна гэд. Маш хурдан Кейтингийн юм да тэр энерги цуул гаргаж сурсан байдаг. 1-2 цагийн дотор сурсан гэхээр ч юу гэсэн үг. Тэр нэмээд тэр арга нь болохоор зүгээр цээжин тэр нь гараад иж байгаа дотор нь би энерги эргэлдүүлэх. Түүнийг нь одоо нүг яаж аргачлаад хэлж ярихгүйгээр шууд ойлгож сурч ир гэдэг маш гоо зохиод байна. Бурхан минь миний арга тийм үр дүнтэй гэж юу гэдэг. Өөрийнхөө зохиос аргыг шок. Одоо бодоод байгаад би нэг өөр хүн зааж өгч байгаагүй юм байна. Би нэг өөр сүсэн хүн зааж өгсөн бол тэдч бас ийм хурдан сайжрах байсан байх. Тэгж л таарлаа. Миний арга живүү баш хурдан сайжрахад туссан байна. Бац миний арга живүүд биетэн урсаж байгаа энергийг мэдрүүлсэн. Аргагүй дээ. Гоц авьяаст нь живүү биш. Би бол гоц авьяаст нь агууг хийдэж шүү дээ. Гэсэн илгийн царай гаргадаг. Шууд нөгөө 3 морн орж ирээд хоолн дээр нь яваад очдаг. Энэ 3 өөрсдөө хоолыг дуусгах гэсэн юм баг та. Наадах хитэн гэж санах хэрэггүй гэдэг. Аавраа гашгсан нөгөө 3 болчдөг. Тэгсэн Кейт. Сорвт руу хараад. Хүчээр сэрэг туршилт гэж санаа
Нөгөө гурав нь бүр Кейдэн шүтээстэй, бишрээстэй зүгээр наалж унаал, илж таалаа. Бүрсээ солигдоход жөөч хичээл дээрээ сууж байхгүй. Маш их ядарсан юм шийсэн зэрэг. Яах арай гэж ламжиж ирлээ. 2 өдөр унтаагүй их ядарч байна. Хидхүү өдөрт маш их зүйл боллоо гэдэг. Кейдэнтэй байсан энэ хэд өдөр ганцаараа байсныг хамаагүй хөвчлөлтэй байлаа шүү. Нийм мэдсэн чи. Ой живүү. Гэ багш нь сэр хийж идэг. Живүү сэрсэн чи багш нь. Арай хитэрч байна шүү. Чи сүүлийн үед яагаад байгаа юм? Хичээл дээр унтахаас өөр юм хийхээ байлаа. Живүү бүр гайхацсан. Шок. Багш нь жаван сайн сурагч байсан болохоор л зүгээр. Хүн яагаад гэрээ хүрэг мэдэх хүн байна уу? Он дээр уцаа авахгүй бай. Өдөр найз хүүхэд байна уу? Эсвэл яаж халагдахыг мэдэх хүн байна уу? Хүн хичээл дээрээгүй бас хэд онц байдаг. Тэр хүн харамсалтай анги дээр ямар ч найз. Арай хичээлэн дарж живүүн гээж номог хүлээж байгаа та. Тэр үлдээсээ хоолыг идсэн болов уу? Бусад морноос хэрэг байгаа болоо гэсэн бодлоо таад. Тайван алхаж байсан. Буран хүүг нэг дээрлэгч байдаг. Манай живүү. Үүн чи энд юу гэж байгаа юм? Гэж асуучдаг. Нөгөө дээрлэгч байсан 3 хүүхдийн хоёр. Энэ отоо хэм бэ? Директорлоод байлгүй зайлж үзв. Живүү тэгсэн чи. Чадахгүй. Тэр манай ангийн хүүхд. Чавшаа нусгаа яах юм гээд нэг залуу гараа өргөд цогсон чи живүү. Захиулна гэж байхгүй шүү те. Супер ордны чадвартай хүн. Чи яаж болцсон бэ бэнда? Гэт үргэлжлүүлээ дайрсан. Юу яачих вэ? Хажин цогсжсэн нэг бацаа хүртэл. Тэнгээ чи юу хийгээд байна? Замаас олд би цохий гэж оролдох жишээ. Хоёулаа нийлэтэж жинхүүгийн ордонд хүрэхгүй шүү дээ. Ардан зогсож байгаа цагаастай залуу. Түүнийг чөсөх гэдэг. Цаашдаа нэлийн олон тааралдах бас чухал дүрүүд юм. Манай чи нөгөө хоёроос нь болцаа. Одоо болгох хэрэгтэй. Хүмүүс хараад байна. Бисок. Та нар юу хийгээд байгаа юм? Та манай хосны намайг хичээгээд байна. Чи гудамжны боор хооролдог хүүхэд баха. Юу? Тийм ээ яаж мэдсэн юм? Бисок хараа орж өгөр. Дараагийн удаа ийм амархан зүйл өнгөрөхгүй шүү. Живч гайхаж харсан нацраад. Үүн чи зүгээр өгсөн чи. Өө. Ямар ч харахгүй чигээрээ. Жив гайхсан хараасан дагаж. Чи өнөөдөр яагаад хичээл ирээгүй? Багш чамайг уцаа авахгүй байна гэсэн. Сүгэн чи баахан амтны хоол гэсэн. Чи амтнд тийчээдэг юм уу? Би ийш яа. За замаргааш үзье баяртай. Зам цалдаг. Орой чи гэртээ. Сайн уу залуусаа. Би та харагдахгүй багч. Дээр байгаа юм бах та гэдэг. Яахгүй. Фэрдэн та энд байна уу? Дэраш явчихгаа. Хасайгүй хайсан боловч Кейдэн олддоггүй. Шингөө үгүй хэлэхтэй. Маш гонхтой зэрэг. Тэр явчихсан юм уу? Баяртай ч хэлэхгүй юу? Гээл дахиад ганцаар тал руу орчлоо доо. Яагаад баяртай гэж хэлэхгүй явж байгаа юм? Би түүнээс бие дээдэг хүртэл энэ бэ гэж хүссэн. Юундаа яарсан юм? Над хийж болох байсан. Орсон чинь 0 татар Кейдэн суултуур дээр нь суудсан. Маш нухацтай царай гаргацсан. Новшчин гэж сууж байна. Ноён Кейдэн 0-оос гарч ирээд цонхроо шүтэн. Манай живээ хартаа нэрсэн. Уучлаарай. Санаа зовдол тэгээд хэлчихсэн юм. Би таныг баяртай гэж хэлэхгүй явчихлаа гэж бодоод. Тэгээд хэлсэн юм. Ахиж тийм зүйл болохгүй гэж хандаж байна. Уучлаарай. Кейтэн бүр залгацсан. Хангалттай. Одоо би ойлгосон. Живч баяртайгаар нэмсгэлээ. Би орилоо таныг баасан цаад алчихсан уу гэж хэлээ. Тухайн үйл явдлыг дахиад сануулж байгаа байхгүй юу? Өдрөг. Кейтэн маш нухастайгаар ирж байгаа. Амаа тат. Муу жижигхэн сар угаас ингэсэн. Би барих хэрэгтэй. Энийг алж болохгүй гэдэг. Яг жив үзэх гэж байдаг. Ноён Кейтэн савраа болгож болох уу? Тарай хийнд байгаад би баяртай байна. Кейтэн сэнэн болоод. Ачаа юм бэ. Гэт. Батас зогсож байсан. Маа сорс ирдэг. Сэрээд хідэн талаа гайхаж харж байсан. Жив Кейтэн хоёрлоо муухай харагдсан. Үнэн Кейтэн зөхөж ухаалсан. Энд санаад. Багцхан багаал нэг хичээл өөрийнхөө сараагдалаач. Энд идэх юмнуудыг ноён Кейтэн гайхсан. Живч сэрсэн ч заа. Жив ноён Кейтэн би түүнийг эмгэлээ авч явж болох уу? Хардаа тэр одоог гээр 50 байна. Эмгэлэг дээр ч бас 50 байх юм шүү. Гэсэн юу нэг чинь 50 царай. Кейтэн хараад сул хайдсан. Кейтэн 50 биш нааш зочроос орчихсан байна гэж боддог. Түүнийг үзсэн юм би мэдэж байна. Гэтэ эмгэлэг бас үзүүлмээр байна. Эсвэл та хамт явж болно. Зүгээр хийнэх гэж. Кейтэн би хараа явдаг юм. Хараа ядаргаа байна. Бас би эдний хамтаа доосон болтой гэдэг. Кейтэн маань ятгаж ятаад. Манай ороо хамт тэмлэгийн зүг алгасаар. Жив ноён Кейтэн ийм сэрүүхэн ороо алхахад төгс биш гэж юу? Гоё гоё. Кейтэн. Адар байгаад надад битгий яриад бай.
Их хүмүүс юу ярьж болохгүй. Заан манай бүүн болох байдаг. Нэг л танилмаар харагддаг. Манай гурван явсаар амьтны имлэгтэй. Сонио юм чи. Та түүнийг үзээд өөч сойртыг үзүүлдэг. Тэр гимцэн байж магадгүй болохоор санаа зовоод машинаа гат. Имчиж. Тэр зүгээр харагдаж байна. Ясан нэрөөч байна. Харин тэр уралбар шар. Тэр юун дурманд чингээ хасаа. Энэ түүний эрүүл мэндэд нөлөөлж байна. Хийстэнч маш урт. Би чаагаал. Чи дотроо боддог. Ид гарахгүй л даа манай. Маш олон хамтд имлэг дотор байдаг. Яагаад ийм олон хамтаа имчлүүлж байдаг блэ? Имч. Тэд бүгд гэмцэн. Нэг хүн имлэгийн урд өвчтэй хамтд болон төлбөрийг нь үлдээгээд байгаа. Йоо. Тэд зүгээр л орхиод явж байгаа юм уу? Имч. Би 2 настай гэмтэл имжсэн. Тэд бүгд эрэхтэй маш хүндэ баталтай байдаг. Би зодоосон юм уу? Цаг гэж мэдэхгүй. Амтдад харагдах шарах байгаа гэж өөр асуудал байсан. Бод шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй. Тэгээд тэр маш настай юм донцсон шинжтэй битээ байгаа. Нөгөө профессорын хийж байгаа хэрэг шүү дээ. Дүрсэл солигдоод үүн дөрөнд давхарлаа алхасаар нэг хаалгаар ордог. Тэгсэн доктор хүлээж байдаг бөгөөд. Үүн жаагуур явж байгаа гэж байгаа юм. Үүнч амтдын зогсыг зөрүүлсэн юм аа. Доктор гадуур болгоомжтой байгаа. Мөрдгөжл хийзээ гараад ирэхийг бид мэдээ. Яг галзуурах нэ. Яг болохгүй. Яг үнэгшгэл хийсэндээ. Бид туслаараа үзсэн чинь. Үүн Тэгмээ надад асуулт байна. Таны харсан мөрдөгч ямар хүчтэй байсан бэ? Доктор. Би түүний супер урдыг харсан. Тэр миний урд гүйж ирээд дээжийг минь ооц өгсөн. Би түүнийг зогсоох гэсэн ч тэр ихтгэл хурдан байсан. Тэрвээ би анхааралтай байсан бол тэр зогдож чадахгүй байсан юм. Дараагийн удаа би бэлэн байх бол. Шүдээд сунгоо. Би түүнийг хална гэж хэлээд энэхүү парт маань дуусж байна. Миний манга ревкап таалагдсан бол лайк сабаар хамаартаа guys. Бас донешин илгээж намайг дэмжих гэсэн бол desperation жишээт наасны дугаараа. Дараа дараагийнхаа партаар уулзъя. Баяртай guys.